За үзэгч та бүхэнд бид Дундгой аймгаас мэдээллийг хүргэж байна. Дундгой аймагт тэмээн дээрээс наран ойрхон тэмээний улсын 5 дугаар зөвлөгөөнд болж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бид удам дамжсан тэмээнчэнтэй бид ярилцж байна. Та сайхан үйлчж байна уу? Сайхан үйлчж байна. Та сайхан үйлчж байна. Сайн явцгааж байна. Сайн явж байна. За энэ жил Баянгорын аймгийн хувьд үйлчлэлт ямар байна? Энэ жил Баянгорын хувьд үйлчлэлт одоохондоо дайггүй сайхан байна. Зундаа жоохон гандуу байсан. Тэгтээ алаг цаг сайхан байна одоохонд. Энтэй. За тэмээний баярт оролцоод бас амжилттай байна. Энэ сайхан амжилтаасаа бас үзэгчд маань хуваалцааш та. Яг хөө дөөрөлгөө Дундгой нутагтай арай тэгээд Монгол улс ерөнхийд ивэлт болж байгаа нааданда гүхтэмийг төрүүлсэндээ баяртай байна. За гүхтэмнүүд маш олон сайхан амжилтууд үзүүлсэн юм шиг хоёулаа тайлбарлаад яриул та хаана ямар амжилтууд үзүүлж байв. За миний гүхтэмээ анх эхлээд 16 он торон би Баянгор аймгийн Баян дээр сумын аймгийн алдрууч Алтан Эрдэнэ найзаасаа авч ирсэн. Аваад тэгээд авсан жилээ аймгийн бүс гэж хамгийн том наадан болдог байсан. Тэгэхэд улсын бүс гэж байгаагүй. Тэгэхэд аймгийн бүст анх эхэлж төрүүлж аймгийн хаан бүст төрүүлж би малгайгаа авч ирсэн. Тэгээд тэрнээс хойш нэг аймгийн бүсийн 3 төрөвтэй аймгийн бүсийн 3 төрөв нэг 10 дайрагтай сум орон нутгийн нэг 10 20 дайраг төрөвтэй. Нийтдээ 30-40 медальтай тийм ээ. За яг хөө энэ малч ухаанаар манай болохтар Монгол улсын Өдлөмрийн Баатар байсан тэмээ манасаараа тэмээ малсан байсан. Тэгээ манай биднийг жоохон байхад тэмээ үйдэг байж байгаа. Тэгээ баг виндийн гүхтэмэд өмнө аймагт анх эхэлж 700 км сарын гадна 18 хоног явж хөлөөрөө орж өрөлдөд төрүүлгээ. Тэгээ баг винд бэлгэлээд. Тэгээ тэрийг 33 жил дараалан төрүүлсэн тэмээ байдаг. Ерөнхийлөгч баг винд гэсэн. Тий, ерөнхийлөгч баг винд бэлгэлээ. Тэгээ манай тэмээ яваад Монгол улсын хамгийн анхны аймгийн алдарт болж байсан. Тэгээ тэрнээс хойш дараа нь манай ах бас Монгол улсын алдарт уяачулаад аймгийн алдарт уяач. Тэгээд Монгол улсын авраг малчин болсон. Тэгээ бид нэр ах トゥ угаараа тэгээд одоо би өөр аймгийн алдарт. Тэгээ манай дүү аймгийн алдарт нэг ах トゥ 5 алдарт байдээ. Тэгээ аав ээжээсээ үлжсэн энэ сайхан хоёр бүх тэмээ сэргэ маллан тэгээд уян нун эдлэгэнд аав ээжээс яаж ирсэн болохтой тэгээ сайхан өглөөд маллаа явж байна. За тэмээ бол яг хөө тэгээд хээрээр бас малчдаг богн хөлийн малыг бодвол урт хөлийн мал зөвхөн ажиллагаа заримдаа богн хөлийн малыг бодвол амархан заримдаа тэгэл эдэш бас гандуул бас жоохон хэцүү богн хөлийн малаас хэцүү ус эдэш ихтэй их ургамал ногоо баг хөлийн мал бол жоохон ногоо тэнхэрн тэмээ бол нэг л муудчих юм бол асаас нь муудахгүй сайхан услаар тэгэл модын ичэнд нь зайл 50 нутагтай сөлрөхүүд юм нутагтай газар байгаа тийм сайхан ичиж цоцохгүй байгаа л байдаг юм. Анхараас нь зөв сайхан маллал ус ичийн дутаахгүй маллал байвал нэг зовлоо ордог. Миний гүхтэмээ нийтл одоо улсын бүст аймгийнхаа улсын бүст 2000 сая төрүүлсэн. Манай дөө яа тэгээд өвөр ханга 23 оны өвөр ханга улсын бүст би нэг төлийг авч айрхацсан. Улсын бүс бол нэг төл нь 2 3 орж байгаа энэ төлтөг оврлцгоо одоо ийш тийшээ ганц төхөн өссөн ховод говалтаа хаашаа нэг 2 тэмээ атсан тэр 2 маань сайхан айрагдад төрүүлж байгаа. Яг хөө тэгээд зорилго тэмүүлж мал цаа хүн чинь тэгэл ямар ч гэсэн малаа сайхан моллоод тэмээгээ сайхан уяад энэ 2 хөхт тэмээгээ сайхан хөгжөөгөөд ингээд хойч үлдээ юу хөхттэй удам дамжуулж үлдээ гэсэн бодолтой л маллаж өвлж явна да.